сайн байцгаана уу? Teen Zone подкастын шинэхэн дугаар эхэлж байна. За өнөөдрийн подкастт Солонгосын урлагийн их сургуулийн 2 дугаар курсын оюутан жүжигчний анги Жулия минь оролцож байна. Цараа. Сайн байцгаана уу? Намайг Бууд Эрдэнэ гэдэг. Гэтэ манай гэрийнхэн эсвэл өөр хүмүүс Жулия гэж дууддаг. Тэгээ одоо 18 настай Солонгосын их сургууль Чонжууд Якют одоо 2 дугаар курсд суралцдаг. За хоёлаа нэгэнт сургуулаа танилцуулаад эхэлсэн юм чинь. Хэрхэн Солонгосын урлагийн их сургуульд орсон талаас яриагаа эхлэдэг хөө. Монголд ямар сургууль төгсөөд Солонгос руу жүжигчний мэргэжлэр сурахаар явсан бэ? За би яг Монгол жоохноосоо ахуулаад дандаа ингээл аав ээжтэйгээ хамт кино, контент гэл явдаг гэсэн баггүй юу? Тэгээд яг ингээл 11 дэх ангидаа за одоо би чи яг яах вэ? Яг ямар сургуульд орох вэ? Юу яг ямар мэргэжилтэй болох вэ гэж бодоод тэгээ өөрөө судлаад ингээд явж агаад хам Монгол гээд Солонгосыг заадаг. Тэгээд ингээд Солонгос руу хүүхдүүд явуулдаг гэж сургуулийг олоод 11-ийнхаа нөгөө дундаас нь орчихсон шүү. 2 дугаар улирлаас. Тэгээд манай сургууль маань болохоор топхийн шалгалтанд ингээд бэлдүүлж өгөөд би тэгэл бэлдүүлээл тэгэл манай сургууль тэгээ манай сургууль маань зуучилж өгөөд тэгээ явуулаа. Тэгээд ер нь миний өмнөөс бүх юм хийгээ. Тэгээ би ч айгүй 50 12 дугаар ингээд төгсчихсэн. Тэгэл гоё юм тий. Тэгэл явжсэн да. 12 дугаар анги төгсөгч хүүхдүүд бүгдээрээ л сандралтай ш тий. Одоо яаштэй яаж бэлтэх үү? За тэгээд ямар мэргэжилтэй болох уу гээл тий. Гэтэл чиний хувьд бол 11 дугаар ангиасаа Солонгосын явц сурахын тодорхойлцсон. Тэгээ мэргэжлээ сонгоцсон байсан байна штэ тий. Яагаад заавал жүжигчний мэргэжлийг сонгосон юм? Яг би ер нь бол багасаа л яг урлаг гэдэгт дурлаад ингээд ямар гоё юм бэ гэж бодоод одоо жүжигчний мэргэжил маань ингээд одоо ямар ч мэргэжлийг ингээд ямар ч мэргэжилд ингээд хувирж болдог. Ингээл одоо дуучин болох үедээ дуучин болдог, одоо эмч болох үед эмч болдог ч юм уу тийм айгүй сонирхолтой. Тэгээд тийм мэргэжил би ч айгүй нэг тийм ингээл жоохон хөдөлгөөнтэй ингээд нэг юм ингээд удаан ингээд төвлөрч чадахгүй ингээд энэ ч гоё юм уу тэр нь ч гоё юм гэж тийм төрлийн юм болохоор тэгээд яг за ер нь бол энэ мэргэжил надад тохирох юм байна. Би ингээд чадахгүй ч гэсэн хичээгээд ингээд энэ мэргэжлийг сонгоод ингээд үзье гэж бодоод итгэжсэн. Тэгвэл ямар ч ясна хүссэн, зорьсон мэргэжлэр бол сурж байгаа хаан тий. За жүжигчний сургуульд ороход тэтгэлэг авсан гэж ярьжсэн нэрээ тий. Би 50% тэтгэлэг авсан. Тэгээд одоо юуцсан. Тэтгэлэг авахд юуцсан би сургууль руугаа ингээд бичлэг явуулсан. Ингээд юуцсан ингээд жүжиглэж байгаа нэг ганц минутын бичлэг явуулаад тэгээд өөрийнхөө намтрыг явуулаад тэгээд айгүй нөгөө том түлхэж болсон юм нөгөө ингээд багада кино тоглож исэн болохоор сургууль нь ингээд намайг тэнцүүлсэн байхаа л гэж багада хийжсэн уран бүтээлүүд нь маш их тусдын болсон байхan тий. Яг магадгүй нөгөө чам шиг гадагшаа сургуульд магадгүй чиний яг сурж байгаа тий. Урлагийн сургуульд сонирхож байгаа маш олон хүүхдүүд байгаа. Тэднэрт бас дэмжлэг болог гэд чиний тэтгэлгийн талаар асуусан байхгүй юу? Тэгэнгүүт 50% тэтгэлэг өгсөн хэрэг одоо төгслөө 50%-аараа сурна гэсэн үг үү? Тий. Эсвэл нөгөө курс өөр болох болгонд дахиж шинээр шалгалт малгалт. Дүнг нь хэрвээ нөгөө дүн муу гараад байвал тэтгэлэг нь ингээ байхгүй болоод байна. Гэсэн юм лээ. Тэгээ дүнгээ яг ингээ 3.5-аас дээшээ ингээ хадгалаа явуулах юм бол 50% байгаад байна гэсэн юм. Хэлний тал дээр би одоо топик 3-тай. Солонгос хэл тий. Монголдо сурчаад утсан юм. Солонгос уу? Тий. Хэл. Би ер нь за нэг жоохносоо ингээд Солонгосын нөгөө K-pop-ыг сонсоод тэгээ өөрөө ингээд бие дагаад сурч исэн. Тэгээ хамгийн анх. Тэгээ яг ингээд 11 дэх ангид ингээд за манай сургуулийн захирал маань ингээд яг чи ингээд Солонгос очлаа гэхэд заавал юм академик төвшин ингээд чамд хэрэгтэй. Тийм болохоор чи ингээд яг ингээд академик төвшингээс нь суралцаад тэгээ ингээд топ 1-оо аваад явах хэрэгтэй гэд хэлжсэн. Тэгээд тэр хэлснээр нь л хийсэн гэж. За тэгвэл тэтгэлэг авсан мөн мэргэжлэрээ ингээд сурж байгаа нь маш гоё том боломжууд нэгдсэн байна тий. За түрүүн бас ярьжээс нөгөө багасаа ингээд кинон тоглоод контент ээж автагаа хийгээд тий ингээд тэрэнд нь оролцоо явж исэн маш их тийм болсон гэд. Урлагийн гарааны талаар тий ямар кино контентууд оролцож исэн хідэн наснаасаа өсвөр наснаасаа баг эхэлсэн. Тийм жоохноос 10 марваасаа 10 настайгаас
Тэгэхээр яг тэр нөгөө өсвөр насныхаа үед бол чи гоё уран бүтээлч болсон явж исэн байна. Тий. Тэр талаараа гоё яриач. За хамгийн анх болохоор яг аттай залуу тэгээд одоо хүмүүс ер нь аягүй сайн мэдэх байх гэж бодож байна. Тэрний ингээд би чинь тэр үед 5 настай л байсан баг. Тэгэл арын албанд нь ингээл ээжтэйг ингээл хамт яваал. Ингээл юу ч мэдэхгүй хөхтэй явж байгаа л тэгэл явж байгаа л 8 дахь ангиас хойш яг ингээд Нандинас гэдэг кино маань гараад тэгээ ээжэд би ингээд ээж би яагаад ингэ тоглож болохгүй юм гэд ингээд хэлчихсэн байхгүй. Тэгээ за чи ингээ арай жоохон байна дараа жилээс тоглоо ингээд өөрийгөө бэлдэж агаад чи ингээ арын алгаар ингээд тоглож болохгүй. Тэгээ би за ингээ өөрийгөө бэлдээл за юу ч ингээд кино гэдэг юм байна. Камера урд ингэх юм байна. Текст ингэж хэлэх юм байна гэдэг юудсан суралцаад тэгээ кинод ингээд хамгийн анхны гол дүрээ авч исэн. Яг 15 настай авч исэн. Тэгээд 15 настай 12 дахь ангийн хүүхдийн дүрийг авчихсан. Тэгээд хамгийн ихний гол дүр тэрний өмнө болохоор зүгээр нөгөө туслах дүр эсвэл контент ингээ оролцоо явж исэн. Тэгээд гол дүр нөх юм бол 20 онд яг авчихсан байна. Тэрний дараа тэгэл 21 онд 22 онд гол дүрэд нь тоглол. Өөр том уран бүтээлч шүү дээ. Зөндөө олон контент кинод тоглосон тий. Тэгвэл урлагийн тэр мэрэгжил дуртай болоход бол яг ээж аав нь гэр бүл хамгийн чухал нөлөө үзүүлсэн юм тий. Үгүй юу. Манай аавч бол намайг чи урлагаар ер нь яах юм ингээд бараг чадахгүй матахгүй гэл тэгдэгсэн. Тэгэл би ингээ яалтчгүй тэгэл хүн чинь дуртай юмдаа ингээ сэтгэл гаргадаг та. Тэгэл үгүй би болно гээл ингээл зүтгэл өмнөөс нь зөөрөөл тэгэл намайг ингээд нэг ингээд гоё сонсооч гэдэг. Манай аавч бас хөөрхөн намайг ингээ сонсоол тэгэл дэмждэг болохоор. Айлын хүүхдээ. Айлын би одоо 2 дахь. Дараа дүүтэй. Айлын дундах гэсэн үг. Дундах. За дунд хүүхдүүдийн жаргал цовлон 15 жил айлын баг яваад тэгээд дүүтэй болж исэн. Манай дүү одоо 3 настай. Айлын баг явахуд бол амар ингээ эрхлээл ингээл яг аав ээж ингээл бүхлэн анхаарлыг над дээр өгөөл ингэж болохгүй тэгэж болохгүй гэл амар ингээл шахаал ингээл гэр орноос гаргадгүй ингээл бүх анхаарал ингээ над дээр байгаа шүү. Тэгээд ингээл тэр жоохон хэцүү байсан. Тэгэл яг ингээ найз нөхдөд ингээл жоохон гарч марыг гингууд яах юм ингээл би намайг ерөн гаргадаггүй байсан. Би ерөөс гэрээсээ гараагүй тэгэл гадаад явцсан байхгүй. Ерөөсөө тэн чадаагүй гэж. Тэгэл тэндээ нэг харамсаад байдгүй. Тэгээд манай дүү маань төрөөд жоохон бас манай дүүд ягаад намайг жоохон хайсан. Гэтэ хаяагүй л дээ. Арай гайгүй. Гэхдээ 15 жил гэдэг бол бас л тий урт хугацаа чамаа өсвөр настай болоод бүр өөрийн гэсэн бас үзэл бодолтой болтлоо чи айлын баг шиг байсан байна. Тий. Ерөнхийдөө нөгөө айлын дунд хүүхдүүд жоохон ингээд орхигдоод идэг юу байдаг байхгүй юу? Шинжих юм уу? Тэмдэг гэх юм уу тий? Айлын том бол угаасаа л нөгөө манлайлагч байх хэвээр чи дүүнэртэй үлгэр жишээ байх хэвээр гэл тий. Айлын баг дээр бүх нөгөө хайр халамж очсон. Айлын дунд хол ялцчихгүй нэг ажиллаа игээл тий. Тэрийнхээ хийгээл гэтэл чи бол айлын баг байж үтсэн байна тий. Айлын дунд байж үзлээ. Айлын том бол гэтэл ерөөс айлын ганц л байж үздэг гинэ. Тэрнээс нөгөө айлын дундх баг байж мэдгүй. Тэгэхээр чамд бас гоё үед байжээ. Одоо өсвөр насныхны нэг шилжилтийн үе биш тий. Сэтгэлээр унах. За тэгэл бие физиологийн хувьд тэгэл маш их нөгөө баярлах, гуйнах гэл нэг сэтгэл зүйн юм нэг өсвөр насны үеуд тэр үеүүдийг хэрхэн давж гин? Хэрхэн мэдрэгдэжсэн? Ер нь бол аав ээж маань яг юу намайг айгу чөлөөтэйгээр л ингээл яг амар их ойлгодог байсан. Тэгээ ялангуяа яг ээж ингээ айгу их ярилцдаг. Тэгээл хамаа намаагүй юм ингээ ярилцаал. Тэгээд үгүй хотлаа мэн. Яг үгүй мэн. Манай хотлоо арчлаа гэж. Аав ингээд ярилцдаг юм байна. Яг ээж болохоор яг юм за энэ нь ингэж болохгүй чи ирээ ингүүл ингэдэг. Ингүүл ингээд одоо ингүүл буруу замаар орно гэдэг ч юм уу. Хүмүүжил чи ийм байх хэвээр нэг тийм ёс зүй талаар ингээд айгүйх ярилцдаг. Болохоор ингээд одоо яаж нээж ийн одоо найзалуу малуу гэдэг ч юм уу тиймэрхүү талаар ингээд ярилцдаг. Тэгээд гэтээ би бас ер нь жоохон дотгошоогоо хүн байхгүй юу. Тэгээ нэг аав шидэ нэг ярилцдаггүй байсан. Одоо гайг бол одоо яг том болоод ингээд ирсэн чинь. Яг гунигтай үедээ гэх юм бол би айгүй ингээд гунигтай байгааг ингээд айгүй нуугаад идэх байхгүй юу. Тэгэл нэг ярьдаггүй. Тэгэл ганцаараа тэгэл явж идэг. Тэгээд ягаад ч юм ээж ингээд юм хэцүү үед ингээд анзаарсан байдаг. Айгүйсэн.
яагаан бол гэх. Тэгэл би уг нь өөрөө ингээд хилээгүй байхад ээж ингээд за яасан ийсэн гэдэг ч юм уу ингээд ер нь яг шууд ингээд за эн чинь ингэдэг чи яг ингээд энэ тийм ээж ингээд зүүн бэлэгтэй Аавтайгаа илүү дотн ярилцдаг ч гэсэн ээж бол чамааг бүр ярихгүй ирнэ мэдчихэж тий. За миний охин нэг ийм үе тэгдэг дээ. Одоо тэгвэл ингэн дээр ч гэдэм үү те. Тэгэхээр ээжүүд угаасаа зүүн совинтой. Өсвөр нас тэгвэл ээж аавтайгаа гэр бүлтэйгээ маш гоё харилцаатай л өнгөрсөн мэн те. Найз нөхөд. Найз нөхөд гэх юм бол би яг ингээл гэр сургууль тэгэл дугуулan гэдэг байсан. Тэгээ яг тийм 10 жилийн яг нөгөө хичээлийн найз гэх юм бол за нэг ганц хоёр байгаа. Тэгээ яг дугуулan гэ TX-ийн ингээд найз нар гэвэл айгүй зөндөө байгаа. Урлагийн найзууд гэх юм уу. Тэгээд яагаад гэвэл нөгөө хичээлтэй баг хаяадаа л ингээд яваал тэг хаяадаа явахгүй нэг тийм ингээл жоох ингээл урлагаараас ингээд явуулахаар тийм. Тэгэл нэг очиод байдаггүйсэн. Тэгээ яг TX-ийн хүмүүс маань гэтээс нөгөө багшийн охин гээд нэг талаас хардаг байсан яг. Тэгээ одоо болохоор ингээд өөрийгөө ойлгуулаа. За ингээд яг ингээд найз яах үед найз байгаа би ингээд багшийн охин байх үедээ багшийн охин байгаа. Хувь хүн шүү бас гэдэг. Би ингээд ялгаж салгаж чаддаг шүү гэдэг ингээд яг гоё ярилцаа тэгээд гоё найзуудтай TX-ийн найзууд маа дүүнэр найзууд байгаа. Тэгвэл найз нөхөд бас зөндөө л юм. Зөндөө. Хүрээлэн зөндөө. Өсвөр наснд найзуудын одоо оролцоо. Одоо чамааг ингээл гэр бүлтэйгээ ойлголцохгүй үед тэгээ өөр чин байлгадаг хүмүүс бол найзууд. Би ер нь миний хувь хүн маань жоохон нэг тийм ааштай талтай байхгүй. Тэгээд хүнд ер нь хүрээлэн гэдэг айгүй чухал юм лээ. Тэгээ ингээ хүрээлэнгээ зөв сонгохгүй бол ингээд одоо хүрээлэн ингээ тгий ингээл ямар нэг юм буруу юмд айгүй ингээд уруу татдаг. Тэгээд би болохоор яалч өөрөө за би ингээд тэрнтэй найзлая. Тэгээ энэ хүн юм ингээд сонгодог. Тэгээд ингээл таалагдахгүй юм бол за ингээд чиний энэ зан чи ингээд таалагдахгүй байна. Энийг засаарай. Тэгээ засахгүй байх юм бол тэгээл за яах ингээл хүрээлээс ингээд хасчдаг төрлийн хүн. Тэгээд ер нь нэх яг дотны нэг гарын 5% нэг тийм нээлттэй ярилцдаг 5% л найз. За Монгол тэгвэл тийм байжгаад Солонгос руу сурахаар явжээ тий. Солонгост бол жил гарan сурчаад одоо амралтаар ирсэн байгаа. Солонгост сурах, Монголд сурах хоёрын ялгаа. Ер нь орчны бас ялгаа байгаа шүү дээ тий. Солонгос соёл, Монгол соёл тэгэл өөрөө тэнд чи бие дагаа сурж гин. Тэр ялгаа. Тэгээ гэрээсээ холдоод ганцаараа ингээд бие дагаад гадаадд сурах хэцүү байна уу? Гоё юм уу? За нэгдэх юм бол би өмнө ингээд яг нэх гэрээсээ гараагүй гэдгсэн. Тэгээд гэрийн хүүхдтэй жагаал гинт гадаад руу яваад тэгэл айгүй сонирн байт юм лээ. Тэгэл нэг тийм их чөлөөтэй болсон юм шиг санагдлаа. Тэгэл эхэндээс жоохон гадаад дотор яваад тэгэл жоохон тэгсэн. Тэгээд их сургууль Монголын их сургууль яадаг бол сайн мэдгүй л ямар ч тач Солонгосын их сургууль болохоор юм айгүй тийм нээлттэй явах хэрэгтэй юм билээ. Одоо тийм хүн дээр заавал ингэ очиод мэдлээл ингээл айгүй хүндэтгэлтэй мэдлээл ингээ өөрөө л ингээд багшийнхаа өнөөс найзуудынхаа Солонгос найзуудынхаа өнөөс ингээл явахгүй бол одоо над дээр их хинч ингээд ирэхгүй. Тэгээд яг өөрөө ингээд өөрөө зөв авч яваад ямар үед ямар байх вэ гэдгийг сайн мэдэх хэрэгтэй байдаг юм шиг. Тэгэхээр яг л өнчгөрөөрөө гэдэг шиг тий. Чамд бол тэнд хүн туслахгүй нь шүү дээ. Тий. Яг л өөрөө хичээлээ хийгээл өөрийгөө яаж амьдрах уу гэдгээ өөрөө зохицуулах. Солонгос гэрээ санаж гин үү? Гэрээ амар санд юм билий. Яг гэр бишээ. Би яг жоохон дүүтэй болохоор дүүгээ аягүй их сансан. Тэгээд Монгол хоол аягүй их санд юм билий. Би чи явахаас өмнө Монголоос хурдан зайлий. Бүр явахын төгсөөсөн үү? Энэ Монгол ястаа бүтгүй Монгол шиг тийм ийм сонир мэнэгэл орно гэж боддог байсан. Тэгээд Солонгост би чи 3 сар байгаал 4 сар байгаал гэсэн чинь ингээл Монголоо аягүй санаад. Тэгээд за манай Монгол шиг гоё орн байдгүй юм байна. Агаар ус одоо газар нутгаараа юм орн байдгүй юм байна. Хоол нь хүртэл. Тэгээд за би ер нь Монголдо сурдаг ч юм уу гэж бодсон. Бүр. Тэгэл одоо үед хүүхдүүдээс нөгөө Монголоос хурдан явъя. Одоо гадаад орн л гоё гэж айгу боддсон юм билий. Гэтэ бас үгүй юм билий.
Ер нь бол манай Монгол орн л их гоё. Явж үзсэн хүний жишээ гэж. Хоолоос сонсноо. Хоол аягуулсан тийм мах аягүй санд юм билээ. Солонгост мах аягүй үнэтэй. Тэгэл нөгөө будаа идэн, кимчи идэн, дахианы мах идэн. Тэгэл яалчгүй монгол хүн болохоор махаа ингээд санаалаад ирсэн. Гэртээ ирсэн чинь тэгэл сайхан. Тэгээ зөндөө мах идсэн. Одоо утгагүй явлаа тий. Тэгээ одоо барыг 7 хоногийн дараа явчих. Одоо тэгтээ тэндээ ер нь дасцсан уу? Буцаж Монгол сурах гэсэн бодол нь байхгүй болсон юм шүү дээ. Тэгээ одоо л за юуцэн 4 жилийн хугацаанд ирээд мэрэгжил боловсралтай болоод тэгээд Монголдо ирээд Монголдо мэрэгжлээ яах уу эсвэл Солонгост яах уу гэдэг төлөвсөн бол байхгүй байгаа. Юуцэн их сургуулаа төгсөе даа л гэсэн бодолтой. За. Тэгвэл ойрын 3 жил 4 жилд бол сургуультай амарсан амжилтаа сурах гэдэг зорилготой байна тий. За буцаад хоёул өсвөр нас руу оръё. За өсвөр наснд чинь нэг юм сэтгэл зүйн унах юмнууд хайр дурлал байна шүү дээ тий. Үерхэл Тийм. Октод ч нөгөө өөрийнх нь ингээд сайн болсон байна гуйхгүй одоо өөрт нь сайн болохгүй болч гэдэг юм уу эсвэл үргэж жагаад болох ч гэдэг юм уу тиймэрхүү гой нэгэлжсэн гоё байгаа. гой түүхүүд байна уу? Байгаа. Би ч нэг хүнтэйгээ 1 жил гаруй ирсэн. 12 дугаар анги. Тэгээ 11-ээс 12 дугаар анги хүртэл. Тэгээд салаад Солонгос руу гадаад руу яваад тэгээ ялчгүй холын зайд ингээд жоохон ойлголцохгүй юм гараад тэгээд за болий даа гэл. Тэгээд тухайн үед яг сэтгэл зүг болохоор би ингээд аль болох нөгөө өөрийгөө завгүй ойлгох гад найз нөхдөд гардаг ч юм уу эсвэл бахан кино үздэг ч юм уу эсвэл шинэ хоббит болдог ч юм уу нэг тийм тэгж өөрийгөө завгүй ойлгох гад тэр хүнийг мартах гад гэх юм уу. Тэгээд ялчгүй тэр хүн чинь ингээд завгүй байгаад хахаар тэгэл явандаа ингээд заавгасаа тэр хүн байсан ч байгаагүй миний амьдрал ингээд болдгоороо болно гэж бодогддtiin билээ. Тэгэж мартсан гэж. Тэгвэл 11-ээс 12 хүртэл үерхсэн. Тэрнээс өмнөх үерхлүүд. Тэрнээс өмнө үерхэл за нэг мэйл байсан бохоо. Тийм. Чатны үерхэл төгсөн. Юу ч гээл. Тийм. Өсвөр насны үерхэл их хайр мөн үү? Миний бодлоор яг анхны хайр гэж юм байдаг шүү дээ. Тэрийг болохоор яг анх хайр гэдгийг мэдрүүлсэн хүнийг анхны хайр гэдэг гэж би боддог хгүй. Тэгээд хүн хэдэн настай байсан ч хайр гэдэг зүйлийг ингээд мэдэрч болдог. Тэг өсвөр наснда ч байна уу, жоохондоо ч байна уу, тий том болоод ч байна уу. Тийм ер нь тэгж. Тэгвэл хайр гэж үзэж байна уу тий? Хайр л байхаа. Анхны хайр гэж тодорхойлох уу? Тэгэхээр одоо за мэдээж цаашдаа дахиад бас өөр гоё хүнтэй үерхэн тий. Гэтэл анхны хайраа бол мартахгүй нь шүү дээ. Өсвөр насндаа тохиолдсон. Тийм тэгэл гоё сайхнаар туслал тийм гоё ингээл гоё хөрхөн нандин юу тийм ингээл санаал. Мартахгүй л мартагдшгүй л байх. Одоо найз залуутай юу? Одоо байхгүй. Одоо ер нь ойрын хугацаанд найз залуутай болох бодол одоохондоо байхгүй. Хичээлэл байна. Хичээл тэгэл хувийн одоо карьер амжилт гэдэг ч юм уу. Жүжигчнэр төгсөөд яг жүжигчнээ хийх нь илүү гоё юм уу тий? Хийн гэж бодож байна уу? Эсвэл одоо кино продюсер, кино зохиолч, кино найруулагч болно гэж бодож байна уу? Би юу ч гэсэн одоо үед бол ингээд жоохон муугар хэлэх юм бол ингээд жоохон юм од хүмүүсийг кинонд ингээд тоглуулаад ингээд байгаа шүү дээ. Тэгээд би юу ч жоохон сургуулаа төгсдөл ингээс өөрийнхөө карьерийг явуулаад тэгээд жүжигчин гэдэг мэрэгжилтэй болчоод бас тэрүүгээр ажиллах гэж оролдоно. Тэгээ болохгүй бол одоо кино зохиол бичдэг ч юм уу, контент хийдэг ч юм уу, эсвэл киноны арын альбомд явдаг ч юм уу тий. Эсвэл ээж ингээд туслаач хоёлаа хамт ингэё гэж хамтраа гэж. Тийм бодол байгаа. Гэтэ яг сургуулаа төгсөөд яг ер нь бол яг жүжигчнэрээ л явъя гэж бодож байгаа. Мэргэжлэр. Тийм мэргэжлэр. Өөр мэргэжилд бол орохгүй. Орохгүй. Хүүхдүүд чинь гэдэг шүү дээ. Яхаа ээж аав нь тийм мэргэжилтэй болгоцсон. Тэгээ сургуульд оруулсан. Тэгснэ өөрөө бол дотор нь шал өөр хүсэл байгаад байдаг. Гэтэ энэ нэг жоохон өөр юм байна. Одоо энэ хүүхдүүд нөгөө ээж аавынхаа шахалтаас илүү аль мэргэжил ингээд ийм мөнгө олж юм тий. Аль мэргэжил ингээд би одоо жишээ нь бизнесээр бол ингээд ийм их мөнгө олно, маркетингаар бол ийм мөнгө олно.
гэж боддог болсон билээ. Тэгээд болохоор одоогийн хүүхдүүд ингээд яг тийм мөнгөний хойноос жоох яваад байдаг болсон юм шиг л өөрийнхөө хүсэл зорилго мөрөөдлийнхаа хойноос явахгүй аль салбарыг ингээд сонгол ингээд мөнгө олж ийн аль нь илүү юм мөнгө ашигтай гэсэн талаас яваад байгаа юм шиг ер нь санагдаад байгаа. Чиний хувьд бол гоё мөрөөдөлтөө хөтлөгдөөд. Тэгээ би чи яалчгүй дуртай юм ингээд сэтгэл гаргаал. Тэгээ дургүй юмд ерөөсө хөдөлдөг байхгүй. Нам ингээл суудаг гэж. Ямар ч гэсэн тэгвэл мөрөөдлөөр жүжигчин болсон юм чинь чи бол ямар нэг амжилтанд хүрэх байх гэж найдаж байна. Хичээнэ. Чиний хувьд дуртай юм нь урлагийн төрөл байна тий. Тэгээ бүжиг байна. Өөр дуртай одоо сонирхолтой тийм ямар хобби чадварууд байна. Өөр одоо яг хобби маань би болж байгаа гэх юм уу? Гэтэ оролдож үзээгүй юу вэ гингот одоо ч нөгөө Монгол зээл амар яваад байгаа шүү дээ. Тэгэл тэрийг би яаж хат айгуу дэмждэг юм аа. Тэндээс шалтгаалаад ингээ би юм тийм хийм бодлого айгуу сонирхож байгаа. Тэгээд яванда бас оролдож үзэх бодол байгаа. Тэгээд бас би усан сэлэлтийг айгуу чаддаг байхаа. Тэгээ айгуу дуртай. Тэгээд дээрэс нь яг сэлж чаддаг. Гэхдээ бас яг жоохонд бол бассейнд явж байсан. Тэгээ одоо том болохоор яг гоё хөгжүүлээд хоббигоо хөгжүүлээд явъя гэж бодож байгаа. Тэгээд одоо яг өөрийнхөө юунд дуртай байгаагаа ойлгохгүй байгаа хүмүүс гээд тэгсэн шүү дээ. Хэрэн дээр болохоор миний бодлоор яг ахлах ангидаа ороод яг бүх юмыг ингээд туршаад үзэх хэрэгтэй юм шиг санагдсан. Надад л яг одоо бүжгийн дугууланд яваад эсвэл өөр e-спорт байдаг ч юм уу, эсвэл тийм бизнес юм хүн байдаг ч юм уу, тийм бүх юмыг ингээд туршаад ингээд яг нэг зүйл нь ингээд таалагдж л байх хэрэгтэй. Тэгээд тгээсэй л гэж хүсэж байна. Олон юм туршиж үзээсэй гэж бай. Тэгвэл тэндээсээ дуртай болон чаддаг юм болох нь. Тэгээ бас өөрөө өөртөө л ярилцах айгу гол алхам байна. За чиний өсвөр наснд ингээд нэг жоохон уйтгартай тий юу ч хийх хүслэхөө болдог үе ч юм уу. Тим үеүдээсээ яаж одоо буцаж сэрэгжсэн бэ? Одоо ингэдэг шүү бүх юм нь л хичээлдэж явмааргүй, дугуулн секцтэй гэрийнхэн тааж найз нөхдөд харилцмааргүй ч юм уу. Тийм нэг жоохон үед байдаг штэ хүнд ч одоо иймэрх гэж ярьдаг тий. Тим үеүдээсээ гоё гарах арга гоё юм идэх юм уу дөө. Тэгээ стрессээ гаргаалдаг тийм амттай юм идээл. Скул бол яг хоббигоо ингээд хид өдөр гээд хоббигоороо яваад дуртай юм хийгээд скул бол яг дотны нэг хүнтэйгээ ярилцаад тэгж гаргадаг гэсэн юм байна. Яг юмар л. Скул яг үнэхээр хичээлд явмааргүй, хинтэж ярмааргүй үеэ гэх юм бол яг үнэхээр л хинтэж ярихгүй ганцаараа ингээд өрөөнийхөө буланд гэж яддаг ч юм уу. Биеийн жингээ хэрхэн барьж байна? Би айгүй их би биеийн жингээ айгүй муу буруу аргаар барьдаг хүмүүс. Ингээд яг гинт ингээл амар их юм мэдээл. Тэгэл жоохон таргалангууд хэд өдөр юм мэдэхгүй. Шууд хүчээр. Скол нэг зүгээр ус уугаал тэгэл хоол мол идэхгүй. Гэтэ энэ айгүй буруу аргаал та. Дутхгүй бас болох. Тэгэл жоохон таргалангууд би ингээл хэд хоног юу ч идэхгүй ч гэж. Жоохон буруу эрүүл мэндэд тайлбартай. Яагаад би энэ асуусан хэр нөгөө одоо өсвөр насныхан чинь гадаад төрөх биенжин үс тэгэл гой сайхан бүх зүйлд анхаардаг нас шүү дээ. Яагаад тэгэхээр эсрэх үсэндээ таалагдах гэдэг гой мэдрэмжүүд сэрэгцэн тий. За одоо жүжигчний мэржлээ сурж байгаа юм чинь жүжигчд чинь нэг ингэдэг штэ би одоо түүхэн дүр бүтээвэл илүү гоё хатны дүр хааны дүр гэл те эсвэл нэг тийм шал өөрийгөө эвдсэн өөрөөсөө өөр нэг дүр бүтээхийг хүсэж юм ч гэдэг юм уу эсрэг дүр эсрэг талын ч гэдэг юм уу тэрэн шиг чамд ингээ гоё тоглохыг хүссэн тийм дүр байдаг уу? Яг байгаа. Яг надах чиг тоглохыг хүссэн дүр. Гэтэ энэ бол хэдэн 10 жилийн дараа л болох байх юм мөрөд. Яг тоглохыг хүсдэг дүр маань болохоор юм амар зодооны тий амар тийм юм хар тамхи мах яагаад тийм муу талын скол тэгэл зодлож мулдаг тийм кул дүрийг гаргахыг аягүй хүсдэг. Тэгээд бас нөгөө өөр хүсдэг дүр маань гэвэл ийм одоо чинь яг ийм авши яг өөр хүсдэг зүйл маань гэвэл би юм яг боддtiin яг өөрийнхөө амьдралыг ийм амьдралынхаа дүрээр яг өөрийнхөө амьдралыг
одоо кино болгоод тэрнийхээ дүрэнд ингээд ийм тоглох юмсан гэдэг ч юм уу. Тэгээд хүмүүст миний амьдрал ийм байсан шүү те. Ийм үед ийм байсан шүү гэдэг ийм харуулахыг хүсдэг. Тэгвэл чи өөрөө зохиолоо бичээд өөрөө гол өртөнд тоглоод те тех боломж бол бай. Тийм. Алдвал хэдэн жилийн дараа үздэг киноны төрөл жанр аимшигын уран зогноолт те инедмийн гэл. За би л яг өсвөр насндаа яг нөгөө К дараа үзэж эхэлж исэн үед бол хайрын кино амар үздэг байсан. Тэгээд хайр хүсэл ингээл явдаг байсан. Тэгээ одоо болохоор ийм жоохон нэг тийм тэгвдэг чинь тийм уран зөгнөлт тэгээ тийм адал явдалтай эсвэл тийм одоо улс төрийн тийм жоохон ийм мэдлэг болчхоор кино ингээд үзхийг хүсэж байгаа. Тэгээ тийм тийм одоос нөгөө дээр үеийн кино үзхийг хүсэж байгаа. Яагаад гэвэл Монголын ийм Монголын түүхийг ингээд жоохон мэдмээр байгаа байхгүй юу? Тэгээс ном уншихаар жоохон залхуутай л байдаг. Гэтэ уншиж эхэлж байгаа л та. Тэгээд одоо нөгөө киногоор дамжуулаад түүхээс мэдхийг хүсэж байгаа юм уу? Тийм яг одоо дуртай болж байгаа нь гэвэл түүхэн кино. Түүхэн кино. Өөрөө тэгтээ түүхэн кинонд тоглох сонирхол байхгүй. Байгаа. Жүжигчин болгонд л байд юм шиг тий. Нэг түүхэн киноны ямар нэг тийм түүхэн дүр бүтээчвэл бас маш гоё санагддаг. Тэг болох. За Монгол киног юу яа л та шүмжлэе. Монгол сүүлийн үеийн хийгдэж байгаа кинонуудаас хэр үзэж Монгол кино театраар гарч байгаа эсвэл нөгөө IPTV-д байрласан кинонуудаас. Би фантастик продакшн нарын фантастик продакшны ах нарын киног л ер нь үздэг. Тэгээд нөх Монгол кино л үздэг юм байна. Тэдний кино яагаад үзтiin сонгож одоо маш олон продакшн кино компаниуд байгаа шүү дээ. Яагаад гэвэл зүгээр дуртай болохоор яг нөгөө тийм жүжигчт нь таалагдаад эсвэл зохиол нь яг таалагдаад нэг л таалагдсан бол тэгэл завгаас нэг гоё кино хийж таараа гэл тийм бодолтойгоор үздэг. Тэгэл гоё л гэдэг. Тэднийх ч бас нэг юм түүхэн за тэгээ заавал юм хилэмжтэй тий кинонууд хийдэг шүү. Заавал хэлэх гээд байгаа санаатай. Зүгээр нэг тийм нэг хайрын зүгээр нэг зодооны тухай кино биш. Заавал цаана юм айгүй том хэлэх гээд байдаг санаатай болохоор дуртай юм болов. Хийцлэн ч гэсэн бас арай өөр гэдэг үү. Одоо сүүлийн үеийн маш олон кино гарч байгаа тий Монголоос. Чи өөрөө би дааж өрн кино хийж үзье ч юм уу. Одоо энэ кинонуудын тэрэн таалагдахгүй би байсан бол ингэндээ ч гэдэг юм уу. Тийм бодол төржсэн. Төржсэн. Гэтэ бас яг ингээл энэ хүн энэ дээрээ ингэж үжиглэхгүй гэж бодчихсон. Гэтэ бас өөрөө чадахгүй юм жаас тий. Тэгээ энэ дээр яг инхгүй тэгэл одоо тэгээд нөгөө яг энэний дараа ингэж хэлсэн бол ингээ айгүй гоё байсан байна да гэдэг ч юм уу бас тийм кино үзэхээр заавал нэг тийм мэрэгжлийн тий талаас нь хараад идэг үү? Эсвэл зүгээр л ямар гоё хайр дурлал вэ гэл. Яг мэрэгжлийн талаас гэвэл яг ийм алдаа малтаа гарцсан байвал тий. Одоо жишээ нь ийм план дээр нь ийм одоо түүхэн үеийн кино байх юм бол гэвэл тийм одоо үеийн юм хүм гарцсан алдаа малтагийн жоохон хараад идэг болчтой юм билий. Яг тийм кино мэн тоглож байсан хүмүүс маань яг юун дээр алдаа гарч ийн хүмүүс чинь тэгээ айгүй муухай юм алдааг нь л ингээ хараад идэг. Жуулиад тохиолдож исэн өсвөр насны онцгой зүйлүүд юу вэ? Мэдээж ийм олны нүдэн дээр байсан болохоор амар их юу байсан. Нөгөө муухай сэтгэл, сөрөг сэтгэл тэгэл доромжилсан юм хүм байсан. Тэгээ тэр мэрийгээ тэгэл яа одоо яг мартчихжээ. Яг тэгэл тухайн үедээ тэгэл амар гуниглал уйлал юм хүм зохиол. Би нэг тэгдэг байсан. Айгу өөрийгөө хохироод өгсөн юм айгу тийм нэг юм хүм зохиол хан маань үдэж би тэгдэг байсан. Тэгэл энэ минь ингээл улааж малаагаал. Тийм ууртай, тийм хэцүү үедээ өөрийгөө ингээд жоохон ингээд эртээдэг. Тийм. Одоо л болж байгаа. Амар юм шүү. Хажуутайгаа хүн амтнд байвал зогч. Одоо тэгээд тийм стрессээ яаж гаргаж байна? Одоо л тэгэл одоо нэг стресстэй болцдоо. Тэгэл заа зугаас тэгэл болох байх. Одоо нэг 50 болцсон би. Тэгэл за болно дөө. Тэгэл жоохон ууртай үедээ юм хүм цэвэрлээд ингээд өөр юм бодоод тийм
Завгүй байлгаал. Энерги өөрөөр шатаадаг болсон уу тий. Томчууд одоо чи бол яг ингээл том хүн болж байгаа, би хүн болж байгаа нас тий өсвөр нас дуусаад том хүн рүү шилжиж штэ. Тэгэхээр томчууд өсвөр насны хүүхдтэй харилцаа бас жоохон тарамжгүй үед байна. Хүүхдээ ойлгохгүй үе байна тий. Яаж харилцуул ер нь гоё байдгийг. Яаж ээж аав нар томчууд ер нь том хүмүүс өсвөр насны хүүхдээ яаж харилцуул гоё байх вэ? Яг хитрхи ингээд эхлүүлээд наа гэдэг явуулаас тэр хүүхд ингээд буруу замаар орох магадaltaй байх гэж бодож байна. Та хитрхи ингээд загнаал ингээд амар зодож шүндэд явуулаас бүр буруу байх. Тэгээд яг гоё ярилцаад тэгээ энэ болохгүй шүү гэж хэлээд тэгээд загнах үедээ загинждаг, урам зориг өөх үедээ өгчдөг. Тийм байгаал байх хэрэгтэй гэж бодож байна. Чиний хувьд тийм харилцааны тийм сонио асуудал гарч ирсэн үү? Аав ишдэг. Гарч ирсэн. Ер нь байнга гард юм дөө. Тэгээ манай аав хоёр хоёулаа урлагийн хүн болохоор тэгэл яалтчгүй ойлгодог гэх юм уу. Тэгэл нэг тас гээ хэрэлдээл маргалтаал тэгэл жоохон байж байгаа л зүгээр болчдөг гэх юм уу. Тийм. Тэгэл яг хаяа аав ишдэг ингээ муухай үг хэлдэг байхгүй юу? Би ингээ хэлчихдээ. Тэгэл дараа нь ингээ за уучлаарай гэж үг хэлж чаддгүй. Тэгэл яг тийм. За гэл үг нь орчдөг. Гэтэ манай аав хоёроос адилхан л хүн хэмжээс юм бодоод гомдтол байх гэж бодож байна. Тэгээ одоо их яг муухай үг хэлэхгүй л ингэ хичээж байгаа гэх юм уу? Эвэл ээж аавда гоё хэлмээр үг байна уу? Дараа ичнэ. Магадгүй уучлаарай гэж хэлээгүй үедээ бодоод уучлах байхгүй юу? Хичээд байна уу? Хичээ. Ер нь тэгтээ манайхан тиймэрхүү тий. Хайртай гэж хэлж чадахгүй, уучлаарай гэж хэлж чадахгүй. Уул нь хэлмээр идэг дотроо гэтлээж алдгүй. Яг л тэрнтэй адилхан ээж аав нар бас нөгөө хүүхдтэйгээ гоё ярилцах гэхлээр уул нь дотроо л гоё ярилцчмаар байгаа шүү дээ. Бас нэг эвлэж өгдөг ч юм уу. За ээж аваас бусад өөр юм томчуудаас иржсэн тийм хандлагууд юу вэ? Том хүн байх чаас төвхтэй юм байж гэдэг юм уу те? Эсвэл намайг ойлгохгүй байна ч гэдэг юм уу? Би энэ дээр яг жоохон нэг харьцуулсан маягаар юм ярих гэж бодлоо л тоо. Яг манай монголчууд ийм томчууд ингээд арай гайгүй хүмүүс байдаг юм санагдаад байгаа шин. Тэгээ солонгосын ийм томчууд тэгээ нэмэх төчүүд ингээл айгүй муухайштай хүмүүс юм л. Яг одоо ялангуяа эмэгтэй хүмүүс нь одоо ажлын байран дээр ингээд амар муухайштай. Тэгэнгუთ манай монголын эмээнэр эгч нар маань нүүч нэмэх одоо эгч нар эмээнэр маань арай гайгүй нэг тийм бас хаяадаа ингэ загнаал хар яар гэдэг ч бол гэдэг ч гэсэн арай гайгүй байт юм болов уу би сүүлд анзаарсан. Тийм. Солонгост яагаад тэгж мэдэрсэн юм? Яг солонгост ингээл хаяад ингээл ажил хийнгүүт яг ажлын байран дээр яг тийм эгч нар ялангуяа эмээнэр ингээд амар муухайштай. Ингээл хамаагүй бие минь түрээ цохиж мөхтөгч юм айгүй муухай. Тэгэл яа гэж бодоол тэгэл өдөөс нь ямар нэг үг хэлвэл тэгэл угаасаа л асуулсан шүү дээ. Тэгэл заа гэж. Тэгээ солонгосын манай Монголын эгч нараас арай гайгүй юм билээ. Тэгээс тийм хүн бас байж л магадгүй солонгос ч гэсэн бас гоё аштай хүн бас байж л магадгүй. Гэхдээ л ялгаа байна. Ялгаас байт юм л. За ажил хийжсэн гэж ярьлаа. Санхүүгийн хувьд солонгост сурахад мэдээж яриг л мөнгө төгрөг хэрэгтэй тий. Санхүүгөө өөрөө хэр зохицуулж байна? Ээж аваас сургалтын одоо тий сургалтын мөнгө одоо тал мөнгийг болохоор аав ээж гаргаад тэгээ яг өөрийнхөө одоо хэрэгцээд хувцас авах мөнгө гэдэг ч юм уу нүүрнийхээ бодог тэр мөнгө бол ингээд ажил хийгээд олвол өөр аавн тэг болохгүй бол тэгэл аав ээжээс гуйгаал эмээгээсээ гуйгаал тэгэл авчдаг. Атахандаа болохгүй хүнтэй л гэж. Солонгост очиод сэтгэл санаагаар унаал тий. За Монголд очиж тийм үү гэж бодож байгаа үед ээж аврагуу ярьж ирсэн үү? Яг ярьж байгаа яг л яг уйлчих гэдэг байхгүй. Тийм. Тэгэл ярихгүй тэгэл хэлж чадахгүй. Тийм. Яг хэцүү үедээ би хэлж байгаагүй ерөөсөн аав ээжтэй. Тэгээд дараа нь Монголд ирээд ястай хэцүү байсан ингээд дараа нь ярилцж байгаа байхгүй. Яг хэцүү байсан үед яг тухайн агшинд ингээд ярилцж үзээгүй. Яг уйлчих гэдэг байсан болохоор яг уйлснаа ерөөсөн ингээд харуулж байгаагүй. Харуулахыг нөгөө дургу. Тэгээд яг ярилцж байгаагүй юм байна.
Тэгвэл ээж аав нь бол аль хэзээ тэр нөгөө хэцүү үеийг даваад туулцсан хойноос Хойно мэдсэн би байх. хэлдэг тийм. Гэхдээ уул нь бол ээж аав нь бас мэдхийг хүсэж байгаа шүү дээ. Одоо би байсан бол тий мэдээж хэрэг бас хэцүү байгаа ах та. Гэхдээ тэргийг хэлэхгүй байгаа болохоор нэрэл бас болгоол чадалгаа юм байна гэж бодож байгаа. Бас тэгж бодсон юм билээ яас намайг. Өстө болгоод байгаа юм бүтээд байгаа юм гэл. Тэгээ сүулт нь ярахаар тэг яагаад хэлээгүй юм тийм байна. За өнөөдөр ингээ урилгын минь хүлээж авсанд баярлалаа. Хүрэлцэн ирсэнд баярлалаа. Маш гоё зүйлүүдийг ярьлаа. Жуулиагийнхаа ирээдүйн жүжигчний гараанд нь маш том амжилт хүсье. За ингээд баярлалаа. Баярлалаа. За баяртай. Дараагийн дугаараар уулзцаая.